үзэгчтэй. Хамгийн ивэгч наран хасын туяц саран хангайн сайхан оргилд мандаж хатан сэлэнгийн хөвөнд жаргасаар 365 хоног илж хамаг Монгол даяхнааран хатан дэлхийд сугааран шинхэн онтойгон золгож байгаа энэ төгөлтөр цаг мөчид Монгол улсаа хөгжүүлэх урайтай ТV5 телевизээс шинэ он руу хамтдаа цуврал нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ өргөн барьсаар байгаа билээ. Энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Цэргийн дуужгийн Эрдмийн чуулгын гоцол бүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алдар хишгийн Эрдэнэ баяр өргөцсөн байна. Танд Инүчи мэнд хүргэе, шинэ жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Инүчи мэнд хүргэе. 2025 он таны хувьд уран бүтээлийн ургац ариун сайхан байсан байхаа гэж бодож байна. Хоёлаа энэ тухай яриагаа эхлэе. Олон ажилттай, олон амжилттай жил байлаа. Миний хувьд сайхан байлаа. Тухайлбал за хамгийн сүүлийн уралдаан гэвэл Монгол улсын урлагийн гавьяа цэцгэлтэн Баярбаатарын нэрмж Жорон хэмээх олон улсын уралдаанд мэргэжлийн бүжигчдийн ангилд орж одоо төрүүлсэн. Тэрний өмнө мөн Монгол улсын ардын багш профессор Монгол улсын гавьяач бүжигчин Далуур сүрэн багшийн нэрмжт уралдаанд орж бас төрүүлсэн байна. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр таны хувьд бол Монголын бүжигчдийн манлай тодорч бас цэргийн бүжигчний уран чадвараараа ялгарч байдаг ийм сайхан онцлогтой. Бас гэр бүлэрээ бүжигчтэй байгаа тийм. Гэр бүлэрээ бүжигчин байхын жаргалыг ярилцъя. Бас танай гэр бүлийн хувьд гэрээнд нь хувьд бас энэ жил амжилтаар ариун сайхан байсан баха гэж бодож байна. Тийм бид тэр сүүлийн уралдаанд хоёулаа цуг оролцсон. Хоёулаа зэрэг оролцсон. Тэр үед өмнө яг ингэж цуг бэлдэж үзэж байгаа бэлтгэл ингээ юунд тэмцээнд өөрсдөө сойж зэрэг сойж үзээгүй. Өмнө манай хүн чинь дандаа л миний арыг дагаал тэ зөвхөн намайг өөрөө за ямаа бэлд. За ингээ ингэдэг гэл тэгдэгсээ сая болохоор цуг бэлдсэн чинь айгуу тийм адал явдалтай байдаг юм байлээ. Тэгээд яг орой хоёул ядарч очил үр хүүхдүүдэд харж баясаад л тэгээл өглөө нахал бэлтгэлтэй гараал. Саяны Баярбаатарын тэмцээнд манай эхнэр бас оролцоод дидвэрийг эзэлсэн байна. Үнэхээр гайхалтай. Танай гэр бүлийн хүний хувьд бас манай Цэргийн дуужгийн Эрдмийн чуулгын бүжигчин Эрдэнэ сувд тий. За ер нь бол ингээд хол ойрын олон уралдаан тэмцээнүүдэд оролцож байна. Бүжигчин хүнээс өдөртмийн бэлтгэл сургалтаас гадна мэрэгжлийн өндөр ур чадвар, тасралтгүй одоо бэлтгэл, цаг нар, за тэгээд түүнээс гадна шинэ бүтээлийн тавилтууд гээд чамгүй л одоо их ажилтаа байж энэ амжилтын ард одоо гардаг гэж хардаг да. Хувь хүний бэлтгэл нэг солоогоор оролцож байгаа тий. Соло бүжигчин солоогоор оролцож байгаа учраас яг л хувь хүний бэлтгэл шаардлагатна. Дэглээчтэй гаднаас дэглээчтэй уулзгуу тий. Өөртөө дэглээчтэй тэгээ хөгжмийн найруулга хувцас тайз бүх юм дээр ингээд яг өөрөө гүн өөртөө л гүн бидний өмнөөс нөх хүн гүйчихгүй шүү дээ. Бид нар яг өөртөө л бүх юмаа даагаад байдаг учраас ер нь их ажилтай. Ер нь бүжиг бол өөрөө хүнээс байнгын сахилгават тэгээд форум хариуцлага үүрэг шаардж идэг ийм мэрэгжил. Түүнээс гадна их олон зүйлсийн нэгдэл цогцыг бүтээж иж энэ бүжиг хэмээх гайхамшигт ертөнцийг бүтээдэг. Чухам яагаад бүжигчин болох замлыг сонгов? За яг хамгийн анх гэвэл юу юм аа. Би ч сумандаа бол урлагийн үзлэг мэдлэгийг бол бацдаг байлаа шүү дээ. Сэлэнгэ аймгийн баруун бүрэн сум. За. Тэгэхээр бол одоо урлагийн үзлэгийг гаргадаг байлаа. Ямар нэгэн арга хэмжээний бүжгүүд дээр одоо урлагийн тоглолтуудыг гаргадаг байлаа. Тэгээ байжсэн чинь нэг жил манай юуны атрын 50 жил гэж болоод тэр одоо 2009 он уу 10 он уу. Тухайд одоо Сүхбаатар багш манай дээр ирж одоо яг бүжгийг хариуцаж тэр концертыг бас найруулж бид нар бүжиг заажсан байхгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд ингээд сонгон шалгаруулж аваад би чи их намхан наруутай. Өөр жижигхэн. Тэгээ яасан чинь ингээ хүүхдүүд түүгээл тэгсэн чинь хамгийн сүлд би үлдчихдэг. Нэг хамгийн доор зогссон. За хүүхдийн гүйцээ болсон гээл тэгсэн. За гэл. Тэгээ яасан чинь нөгөө нэг шалгарсан хүүхдүүд маань тэр хүүхд бүжиглдэж штэ багшаа гэсээр гал намайг авлаа. Тэгээд яасан чинь тэгээд тохой тоглолт дуусаад энэ тэргээд яасан Сүхбаатарч намайг яваад нэг ах эгч нарт маань тэгсэн. Ийм сургууль одоо хөгжмөжгийн коллеж гэдэг ийм сургууль байдаг шүү тий. Хэрвээ бүжиглэх ийм сонирхолтой өсөлттэй бол тэр сургуульд очиж ингээд шалгуулж үзээрэй. Тэгээд сураад төгсвөл бас гоё штэ гэж тэгжсэн. Тэгээл ер нь дараа жилээс нь яг сонгон шалгаруулалт нь болж таарчсан.
Тэгээд шалгадаг. Тэгэхээр одоо Монголын бүжгийн урлагийн ертөнцид Монгол улсын хөдөлмөрийн баатар тэрийн шагналт урлагийн гавьяа цэтгэлтэн алдарт Цэрэн дулмын сэвждийн Сүхбаатар угшаараа одоо өрөөлж те замаан заалгаж те харгуугаан гэрэлтүүлж орж ирсэн. Үнэхээр гайхалтай төвхтэй хүн байна шүү дээ. За ингээд одоо шинэ жилийн сайхан өдрүүд тохиож байна. За ийм үед бол мэдээж урлагийнхан маш завгүй, өвлийн үгээ хаав, гацуур урлагийнхан завгүй байгаа тийм ээ. Тийм өдрүүд үргэлжилж байгаа. Маш завгүй өдрүүд үргэлжилж байгаа. Бусад жаргал бэлэглэн гэдэг өөрөө гайхалтай зүйл. Ер нь чөлөө цагаараа яг юу хийж дагнан оролдож сонирхдаг вэ? За чөлөө цагаараа одоо сүүлийн үед л одоо яг хобби болсон сээрлэх зөгтөг болсон. Тий одоо яг найзтайгаа цагийг яг зөв боловсон өнгөрөөгөл уулзч. Сэ одоо Монголын өв соёл шүү дээ сэрч бас нэг ясна. Тэрийгээс өв тээж гэж явах гэж хичээж байгаа. Монголын сэр цохигчдын холбоо гэж байгаа тий. Сүүлийн үед бол энэ сэр цохих тэмцээн бол маш олон газар зохион байгуулагдаж байна. Энэ талаар дэлгэрч байгаа. Анх яг 22 оноос юм да. Яг бидний одоо миний өөрөө яг зохиж эхэлсэн, сонирхож эхэлсэн үе нь 22 оноос эхэлж сонирхож зохиж эхэлсэн. Тухайн үед одоо яг ингээд аюул олон клубүүд гарч ирж байсан. Яг манай клуб болохоор хамгийн анх Ихив гээд клуб байгуулагдчихсэн. Тэрнээс өмнө Эзэн гээд манахаас төрөнд клуб байсан. Яг Эзэн клуб, Ихив клуб хоёр анх үүсгэн байгуулагдаад тэгээ хоорондоо нийлж бэлтгэл хийдэг болоод тэгээ тэмцээн уралдаан зохиодог болоод тэгээд хамгийн анхны манай Монголд зохиогдсон том тэмцээн гэвэл Алтан мундраг биш их бүрэн гээд тэмцээн зохиогдчихсэн. Айгүй том. Тэр нь Бурадаас хүмүүс ирээд Бурадын одоо сэр зохистой холбооныхонтой хамтраад Монголдо тэгж бүр хүмүүсийг олон их юм сонирхох юу төрүүлж. Таны хувьд одоо сэр зохилтын амжилтаасаа дурдвал. За яг ингээд одоо ингээд ярих юм бол миний одоо нэг бичлэг байдаг юм л та. Одоо ингээд сэрийг агаар дээр эргэж зохиж байгаа. Ингээд өөр техникүүдээр зохиж байгаа. Тэр маань яг одоо залуучуудыг одоо сэрэнд бас айгүй их яасан. Татсан гэх юм уу уриалсан тий. Тэгээд яг жижиг сажиг тэмцээнүүд байна. Энэ бол хурд дээрэс нь ив хараа. Мэдрэмж бүх зүйлийг нэгтгэл байна уу? Тий. Ерөөсөө л яг өөрөөс гарч болох хүчийг яг нэг цэгт нэг цаг дор ингээл зэрэг гаргаж чадчихээл тэр тесрэлт болж байгаа. Тэгээд дээрэс нь ив гарч ирнэ. Бүжигчин хүний хувьд сэр зохиход давуу талаа олгож яаж энэ хоббиг илүү төгөлдөр болгож байна? Миний хувьд болохоор арай уян хатан чанар маань гэх юм уу арай илүү байдаг болов одоо илүү нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэгэхээр та үгээрээ дамжуулаад сэр цохилтын сонирхолтой үзүүлбэрүүдээр дамжуулан энэ сэр цохих сонирхолтой хүмүүсийн хүрээллийг нэмэгдүүлэх юм зорилгонд ор янз янзын трюкүүд хийж байна тийм. Тэмцээн уралдаан дээр очиод үзүүлбэр маягаар би бас үзүүлнэ. Тэмцээний бас нэг жоохон сонирхолтой байхын тулд дондор нь үзүүлдэг. Тэгээ манай Ихив клубч бас ер нь бол урлагийн хүмүүс их байсан байхгүй. Манай одоо сүүлчүүлэгтэй хөгжимчин Бацарг гээд найз минь манай бүжигчдээс байгаа сүүлчүүлэгт ажиллаж байсан одоо их сайхан ган тогтох. Бид нийлээд тэгээд яг тэмцээн дээрээ бүр ингээд урлагийн номер өөртөө үзүүлдэг болж эхлээд тэр маань одоо дэлгэрээд аягүй гоё болсон. Нээлт юм нөө. Спорт, урлаг хоёрыг нийлүүлээд нийлмэл цагц үзүүлбэр болж байна. Тэгэхээр гайхалтай. 2025 он цэргийн дуужгийн эрдмийн чуулгын бүжигчдийн хувьд ямар хожил байна? Үнэхээр ололттой. Тийм айгүй бас л завгуулж ил байла. Сая нэрэ марцсан байна. Яг хамт олноороо хамтлагаараа бид нар бас Баярбатар гişin 60 уралдаанд оролцоод тэргүүн барьцсан. Гайхалтай. Тийм. Түүнээс гадна та бүхнийг бас одоо Орос улбаны улсын маскотод зохион байгуулагдсан Спасская башня олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцож үдэш шулгуулан талбайд дандаа 5000-аас дээш хүнтэй тэр тоглолтуудыг ингээд дараалал хийж 14 хоногийн туршид түүнээс гадна Москвагийн эрүүн тойронд бас парк патриот ялтын одоо парк дээр ингээд эзний газрууд очиж тоглолт хийж жуки хөшөөнд дээр гээд тоглосон тоглолтууд нь үзэгчдээс бас өндөр үнэлэлт авч ирснийг бас тодхон санаж байна. Энэ жилийн улаан талбайд бүжиглэжсэн яг тэр дурсамжуудаас ариусгал. Том талбай богино зай. Тэгээд том талбайд богино зайд одоо тэр том талбайд
яаж те тэр бүжгийг амжуулах уу, хайрцаг солиод гүүх тэр хугацаа те. Тэгээд ингээд үзэгчд одоо хамгийн их үзэгчтэй байсан анхны юм да. Айгу гоё байсан сэтгэл хөдлөл орой болгоо. Үзүүлбэрээ дуусаад тэгээд явж байхад үзэгчтэй сэтгэл ямар байсан бэ? Яг гараад ингээл тойроод алхангууд зэрэгтэл өгөөс нэ гадаа талбайд учраас зэрэгтэл шоо сандал дээрээс эргэж хараад бүгд орилтол Монголиа гэлээ. Айгу гоё байсан. Гайхалтай тий. Монгол хүн болж төрснөөрөө бахархах тий. Монголын урлагийг бас дэлхийн дахин сурчлаганд бас нэхэр сайхан түүх гэж харж байна. Ер нь бол Оросын албаны улс гэлтгүү манай уран бүтээлчид дэлхийн бүхэл улс оронд очиж сайхан тоглож байгаа. Олон улсын уралдаанд бас оролцож байгаа. Таны хувьд бас бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан уралдаанд оролцож байлаа өмнө нь? Олон улсын уралдаанд манай бүжигчдээс нэлээд оролцож исэн гэж хэлж байсан. Би Сөүлийн уралдаанд болохоор сургуульд байхдаа нэг явчихсан. Мэргэжлийн бүжигчдийн одоо улсын болон олон улсын уралдаанууд дэлхийд дахинд олон зохиогдож байна уу? Одоо бол ер нь айгүй бүр олон байдаг болсон. Анх яг бид нар сургууль төгсөж байхдаа айгүй ховор байсан л та. Одоо Монголд ялангуяа бүр тэмцээнүүд айгүй тийм олон болдог болсон. Сайхан уран бүтээлүүдийг үзэгчдэд хүрэхэд мэдээж сайхан хөгжмийн бүтээлүүд, те сайн дэглээчд, сайн багш нар, сайхан хамт олон бүхэл зүйлийн цогцос нэгдэл болдог те. Мөн одоо би санаж байгаагаар бол Цэргийн дуучин эрдэмч болгон бүжиг дэглээч салин төрийн ажилтаа Ууган Баяр энэ жил болсон Азийн зүрх баха. Олон улсын бүжгийн наадмаас. Бүжгийн наадам. Бас амжилттай оролцсон. Шилдэг бүжиг дэглээч. Шилдэг бүжиг дэглээчийн шагналыг авчирсан тий. Түүнээс өмнөөс нь багш Юли Хорл бас Азийн гоцол бүжигчдийн олон улсын уралдааны Гран При шагналыг анх Монголд авчирч ирсэн гэдэг. Ер нь бол цэргийн бүжигчдийн бас юм бахархалт амжилтын түүх бол он ондаадандаа ингээл шинжлэхэж байгаа тий. Гайхалтай. 12 дугаар сар цэргийн дуучин эрдмийн чуулганы хувьд бол онцгой ажилласаар яг гэвэл тэдний одоо түүхэн ой тохиож байдаг үе учраас тий. За энэ үеэр ямар олон ажлуудыг та бүхэн маань хийж амжуулав? Яг ойдоо зориулаад бид нар өвөл цагийн нээлт гэдэг тоглолтыг одоо алба албаараа болон одоо байгууллага дотроо ингээд 3-4 хэсэгтэйгээр тоглогддог. Түүхчилсэн байдлаар. Тий, түүхчилсэн байдлаар тэгээд тоглолцдог. Өсвөртөндөө өргөн байж байна. Одоо хоёлаа эргээд шинжлэлийн тухай яриад оръё. Хамгийн мартагдчихгүй сайхан шинжлэлийн дурсамж аваалцаач гэвэл. Тэ өвлийн үгээ аваас бэлэг авч исэн гэж юм болоо. Анх айгуу баярлж исэн тийм жинхнээсээ ч юм шиг санагдал те. Тэ айгуу нэг тийм гоё мэдрэмжтэй авч исэн. Хэддүгээр ангита бэлэг авч исэн бол өвлийн үгээ аваас. Нэг байна уу, хоёр баха. Нэг байна уу, хоёр дахь ангид байх та те. Яг тэр мөчөнд яг нэг бодит тийм шиг санагдчихсэн мөчөнд гэл харахад яг л нэг өвлийн үгээ аваа ирсэн юм шиг те. Яг ийм л байдаг байх. Хийсэн тийм нэг ийм л байдаг байх та гэж л бодож ирсэн. Суманда байхдаа авч ирсэн үү? Суманда байхдаа авч ирсэн. Одоо бол хүүдээ өвлийн үгээ авын бэлэг өгнө. Тий, одоо хүүдээ л өвлийн авын бэлэг өгмөр санагддаг. Гэтэ нэг удаа манай хүүхд айгу ойтой л байсан баха. Манай нөө Сэрний клубийнхэн шинэ жилээр ингээд ёо хүүхдтэй хүмүүсээр явдаг гэсэн нэг нь өвлийн үгэн болоод яваад. Тэгэхэд манай найз яг өвлийн үгэн болоод орж ирж өгж ийсэн. Манай хүүхдэд яг тэрийг сандах юм болов уу? Тий. Гэвтэл гайхалтай хажуунаас нь харахад бол сэтгэл хөдлөмөр тий. Айгуу гоё. Танай хүү одоо хэдэн настай вэ? 3 нас. Одоо бол яг нөгөө гацууран чимэглэлээ хараад л гайхаад л тий тоглоод л яг тийм хөрхөн нас. Энэ юу аваа гэдэл. Тийм гоё. Энэ яадаг юм бол гэдэл байж байгаа та. Үнэхээр тийм байгаа да тий. Сайхан байгаа. 2025 он уран бүтээлчийн хувьд одоо цэргийн хүний хувьд тий сайхан жил байсан байна. Гэр бүлийнхэн хувьд ч гэсэн аз жаргалтай сайхан жил байсан баг. 2026 оны чухам ямар жил байгаасай гэж бодож харж байна. Уран бүтээлийн төлөвлөгөө юу байна? 2026 оныг одоо 25 оноос илүү завгүй байлгасаа л гэж хүсэж байна. Тэгээ илүү их завгүй байх тусмаа л одоо уран бүтээлч хүнээс уран бүтээл гарна, төрнө. Тэгж амжилт давхар гарна. Тийм байгаасаа л гэж хүсэж байна. Тэгээд эрүүлэх амжилттай. Тэгээд эрүүлэх сайхан жил байгаасай гэж хүсэж байна те. Бүжгийн урлагийн энэ гайхамшигт ертөнцийн дотор олон урсгал чиглэл байгаа. Цэргийн бүжигчин байхын давуу тал юу вэ? Би цэргийн бүжигчин болсондоо ер нь айгүй их баярлалдаг шүү дээ. Жанр ямар төрлийн жанрыг одоо бүжиглэн
Бүх урсгал чиглэлийг. Бүх урсгал чиглэлийг бүжиглэл. Тэ миний хувьд л тэгж боддог. Би одоо ганцхан Монгол бүжиг хийгээд бол надад уйтгартай юм шиг санагдана. Ганцхан цэрэг бүжиг хийгээд бол бас уйтгартай юм шиг санагдана. Тэ тэгэхээр цэргийн бүжиг чинь цэргээ чинь монголоо чинь хажуугаар нь контемпорари явуулсгал тэ. Тэгтээ энэ үл яг нөх хөвөний сонирхлын юу болохоор одоо би бас яг анханаас ингэ орсон тайгүй баярлдаг. Магадгүй бас цэргийн бүжигчнээс өндөр техник шаарддаг болохоор таны бүжигчний уран чадварын давуу тал бас цэргийн бүжигт илүү тод илэрдэг байх гэж харж байна тийм ээ. Яг тэгдэг. Одоо нөгөө жижигхэн биетэй Эрдэнэ баярыг цэргийн бүжигчийн Эрдэнэ баярын хувьд бол давуу тал болгож ашигласан. Тийм байна уу? Яг үнэ. Техник цэргийн бүжиг яг эрэгтэй бүжигчдэр ялангуяа техник айгүй харагдаа. Давхар нөгөөд нэг цэргийн бүжигч ер нь бол формыг айгүй харуулж идэг. Учраас бидэрт ингээ формгүй байх хэрэггүй. Надад л тийг санагддаг. Бүжигчний хувьд үлгэр дуурайл авдаг бүжигчин. Ер нь ах нар ихтрээс ер нь л ойлгох бүгднгээс нь л би үлгэр дуурайлаа л. Сайн сайхан зүйлсийг өөртөө шингээж авах. Тэр ингэж онцгой. Хүн болгоныг зүгээр өнгөрөөхгүй. Эсвэл ах зүйлүүдийг аваад явчих. Сайхан байна. 12 дугаар сарын 31-ний өдөш ямар төлөвлөгөөтэй байна да? 31-ний өдөш гэр бүлээрээ л ста нэг халуур амьсгалтай. Тоглолтын захиалга авахгүй. Ямар нэг юм байхгүй. Ягаад гэвэл ширэгийн чимэглэх их ажилтай, гэргээдээ туслах, гэрээг игүүлэх их ажил байгаа те. Тэгэлгүй яах вэ? Манай Эрдэнэ сувдын үед бол бас их чамбай. Мундаг бүжигчин. Хүмүүс ингэж дүгндэг тий. Бүжигчнийхээ хувьд бас олон сайхан уралдаан тэмцээнүүдэд бас оролцож шилдэг бүжигчин бодлохоо ингээд батлаар усаал яваа сайхан уран бүтээл шүү дээ тийм ээ. Гэр бүлэрээ хамтдаа уран бүтээлийн тоглолт хийнэ гэсэн юм зорилго байна уу? Байдаг. Тэгээ яг нэг юм товлж яасан юм бол байхгүй байгаа. Тэгтээ ямарсан нэг зорилго болгоод болохгүй. Зорилго бол тий. Тоглон тий. Тэгээд үзэгчтэйгээ сайхан тайзаар дамжуулан уулзах байхаа гэж бодож байна. Таныг 2026 оны шинэ жилийн баярын мэдлэгийг хайртай дотны хүмүүсээ дэвшүүлээч гэвэл. За хамгийн түрүүнд одоо төрүүлж өсгсөн аав ээжтэй. Одоо эрүүл сарвал сайхан байх болтугай. Шинэ оноо сайхан ухтаарай гэж өсмөр байна. Тэгээд хайртай андаа. Арыг минь байнга дааж явдаг. Үнэхээр их баярлдаг шүү. Би ч энэ хүний хүчинд л одоо амжилт гаргаж яваад. Ерөөсөө л ганц чухал хүн маань бол манай гэргий байгаа шүү дээ. Энд чи яаж ин тэр чи яаж ин ингэж юм тэгж гинөө гэл. Ингэж гүүхэн байхгүй бол тэгэл ганцаараа ер нь жоо хэцүү шүү. Сайхан байна. Таны баярын шинэ жилийн баярын болон хайрын мэдчилгээ таны хайртай хүмүүст хүрсэн гэдэг тогтхомж эргэлзэхгүй. За ингээ хундгаа тулгаад танд шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье. Бүжгийн урлаг Мандан Бадрахолтгой, Монголын бүжигчдийн суу алдар Мандан Бадрахолтгой, цэргийн бүжигчид бас олон амжилтуудыг гаргасаар байх болтугай. Тэр бүжигчдийн манлайд таны уран бүтээлүүд тадарсаар байх болтугай. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярын мэндээ. Баярлалаа.